Сайн байна уу сонсогчдоо. За та бүхэндээ 2026 оны шинэхэн сарын шинэхэн 7 хоногийн сайхан өдрийн мэндийг хүргье. За надаа энэ шинэ жил гэдэг баяр бол тийм сайхан дурсамжтай биш. Хамгийн үнцэнтэй хүний алдсан баяр учраас би тэгж онцгойлон ач холбогдол өгөхийг хүсдэггүй. Тэгэхээр зэрэг баяраар та бүхэндээ шинэ жилийн мэндийг хүргэх боловчлаарай. Удахгүй маш сайхан нэг шүлгээр рил болгон та бүхэндээ мэдчилгээ төвшүүлэх болно. За тэгээд нэг зохиол эхэлж байгаа. Энэ зохиол маань 2 жилийн өмнө эхний бүлэг нь уншигдсан. Ж Намин зохиолчийн Хоройтой хот гэсэн нэртэй маш гоё зохиол байдаг. Энийг бол айгүй цөөхөн хүн сонссон харагдсан надаа. Маш цөөхөн хүн сонссон. Гэхдээ утга агуулгын хувьд аюу гоё тийм санагддаг надаа. Айгүй гоё бичигдсэн санагдсан. За тэгээ 2 дугаар бүлгийг маш удаан хүлээсэн. Зохиолчтой холбогдчихдаггүй. Одоо ч холбогдоогүй л байна л да. Энэ зохиол маань зөвшөөрөлтэй зохиол. 2 жилийн өмнө зөвшөөрөл авахад намайг 2 дугаар бүлгийн ч гэсэн бичигдэд дуусгаар уншаарай гэжсэн. Тэгээ би 2 дугаар бүлгийн бичигдэд дуусгыг маш удаан хүлээгээд саяхан харсан чинь 25 оны 7 сарын 22-нд хүртэл бичигдсэн нэг юм эсгүүдийг би олж уншлаа. Төгсгөл хэсгийг би сайн мэдэхгүй байна. Би бол бодохдоо биш байх гэж бодож байна. Дахиад бичигдэх байх. Тэгэхээр зэрэг хэдүүлээ ямар ч гэсэн энэ зохиолыг энэ хүртэл нь сонсоод үзье. Хэрвээ 1-р бүлгийн сонсоогүй бахам бол чаналаас сонсдог ном чаналаас Хоройтой хот гэд хаагаараа. За тэгээ 2 жилийн өмнө уншигдсан байх хэвээр. 3 жилийн өмнө за би сайн санахгүй байна. За тэр зохиолын үргэлжлэл байгаа шүү. За тэгэхээр 1-р бүлгийн сайхан сонсоорой. Тэгээд 2-р бүлгийн хэдүүлээ одоо ингээд сонсцгаая. За амжилт. Зохиолч Ж Намин Хоройтой хот 2-р бүлэг. Оршил. Олон цэцгэс дэлгэрч олон үр нахиалсан ч нэг нэгээрээ хагдран хэн нэгний гарт өгөөрөх газар бол Хоройтой хот. Хатад татварууд ухаанаа зарж тэрсэлдэн ураа гаргаж хөнөөлдөх бол хаан зөвхөн усаал удах тийм л газар. Юнчи хатны гавьягаар чин гүрэн хүчрхэгдсэн ч дараагийн татвар хатад энэ зам мөрийг хаашаа чиглүүлэхийг бурхан ч тааварлахгүй зэ. Гунли хааны хатад. Чингүрний болоос хаад ноёд хүртэл Хоройтой хотод болдог хаттын тулаа нэг мэднэ. Хоройтой хот үүсэж суур шавн тавигдсан өдрөөс эхлэн хааны эмс хүүхнүүд ухаанаа гарган тэрсэлдэж ураа гарган хөнөөлдөх бол хаан зөвхөн улсаа одож ирсэн тийм л газар. Гунлийн хаан төр цусны 14 дахь жил найрын ширээ эдэ будаагаар дүүрч ордон гоё зүйлсгэлээр өнгөө солих авч энийч царайнд жаргал үйл харагдана. Хаан энэ өдөр хайртай их хатнаа сүүлийн замд үдэж байлаа. Дөнгөж 8 наснда хаан ширээнд суухад хажууд нь байж гараас нь тавилгүй бүхнийг хамт хийж ирсэн хатнан хэдэн сарын турш хүнд өвчнөр тарчлан өнөөдөр отчоос ямар ч найдваргүй болсон тухай мэдээ ирсэн байв. Хаан чамайг тавьж явуулах ямар хэцүү байгааг мэдэж байна уу? Хаантан минь би ч бас энэ ордныг таныг орхимооргүй байна. Болдог бол дахиад жаахан амьдрахсан. Гэх цөхрөлийн хідэн үгс урсгаад хай татвар сүүлийн замд нь үтгэхэр ирлээ. Арга бэлэг гэдэг шиг хатан хай татвар хоёр ордонд хөл тавьснаас хойш эгч дүүсийн барилгатай байсан бөгөөд их хатны тэрих хайрын нэрлийн ачаар өдий хүртэл хэний ч дор оролгүй амьдарсаар ирсэн нэгэн. Их хатан чи ирвүү? Сонсож бай. Би чамайг 50 байлгахгүй. Үхсэн ч энд сүнс минь хорогдоод чамайг 9 үеэр чинь тамлах болно. Өөр хүүхэд заяалгүй насаараа амьдарч ганц заяасан үр чинь хүн харахын аргагүй аимшигтай болж өсөг. Энэ ордонд үлдээд зовлон зөдгөр болгоныг эдлэх болтугай. Хэмээн хашгирч түүнлүү давшлах бол хаан татвар хоёр хоёул ихэд балмагдан
Тэр инрэл цайхан хатнаас яахан ийм үгс урсаж байгааг гайхширч хоцров. Хай татвар "Эгч минь, би буруу зүйл хийсэн бол Бурхан намайг гисгээг тамлаж ална уу? Зовлон зүдгүр өрүүлнэ үү? Хамаагүй. Таны өмнө буруутай бол ямар ч сэтгэлийг хүлээхэд бэлэн" хэмээхэд зэрэгцэн хүйтэн шалан дээр улаан цус урсаж Чингүрний их хатан таалал төгслөө. Агуу хааны цөхрөл харамслын нулимс асгарч түүнээс тас зуран явуулахыг үл хүсвч би энэ баг багаар хөрсөөр нэг л мэдхэд хүйтэн чулуунаас жалгаагүй болсон байлаа. Хай татварч өргөөг орхихгүй хэмээн зөрөөдлөн хайртай эгчийнхээ араас гашуудах бол их хатны хараалыг сонссон шивгчэд түүнийг хатны үхэлд буруутгаж байлаа. Хэдэн өдрийн дараа ёслолын албаны ажил эхэлж их хатныг хаттын бунханд байршуулах болов. Гунлын хааныг төр барьснаас хойш энд буйшлагдж байгаа 10 дахь хатан боллоо. Хаан ихийгээ болон бусад хүмүүсийн тусламжтай 11 татвар хатад сонгосон. Нэг их хатан, 2 бага хатан болон татварууд. Эцгийнхээ ярьдаг байсан шиг тэднийг эрэх тэгш харлаж маргаан тэмцэл гаргахгүй тулд үргэлж асуудалд нь оролцож ирсэн тэр бараг л жил дараалан татвар хаттай алдсан нь. Сайд ноёд үүнийг өмнөх их хатан хааны их Хитаре юу чиний хараалаа гэж хэлэлцэх авч хүүн эхийг иймэрхүү хараал хийх хүн бишээ гэдгийг хамгаас илүүтэй мэдэж байлаа. Танаас тасарсан гол болёо гэвэл тамийн замаар алхах бололтой. Бусдын замыг зааж өгье гэвэл бурууг нь бас хүлээж авах ёстой бололтой. Инэрэнгүй бай гэвэл эхлээд нүглээ намжлах ёстой бололтой. Хаан өдөржин энд байсан хэрэг үү? Хай татвар хааны амгалан айлтгая. Би гэдэг хүн дээлтшгүйх нүгэлтэй учраас ядаж түүний хажуугаас холдолгүй энэ бунхан насаараа байсны дээр бах. Чи үнэндээ яг юг буруу хийснийг ч мэдэхгүй байгаа болсон. Гэхдээ энэ хэдэн жилийн турш игч дүүс минь нүдний минь өмнө өнгөрөө дуслаа. Их хатанч тэр нүд анихаас өмнө намайг яаж үзэн ядаж байлаа. Таач өөрийн нүдээр харсан шүү дээ. Би л түүнийг тийм аимшигтай байхыг хизээж харж байгаагүй. Хатантан бол гаднаасаач доотроосооч үзэгсэлэнтэй эмэгтэй байсан. Энэ ордонд тэм гинэн эмэгтэй ингэж удаан тиссэн гэхээр гайхмаар хэмээгээд татварын гараас атхан босгоод бунхныг орхив. Томоос том хориотой хот ингээд эзгүрлээ. Хаан болон түүний ганц татвараас шивгчэд тайгануудаас өөр хүмүүс үл харагдана. Хааны ах дүүс ч өөрсдийн замаахан ордноос холдсон учраас дараагийн татвар хаттыг сонголт ордон өмнөхөөс ч хүйтэн байхаар санагдана. Хатны үхлийн дараа хаан дахин нэг татвар алдахыг хүсээгүй бололтой түүний өргөөнөөс салхаа болж хоол унднаас гарсан хай татварыг өөрийн гараар хооллож байлаа. Хэдий зарц боолоод бусад татвар хаттын үхэлд хай татварыг буруутган энд тэнд 100 яриа гаргавч хаан түүний чихэнд хүрэхээс өмнө дарж авч байв. Хай татвар хаантан минь нэгдүгээргийг хизээ ирнэ гэж байна. Цээшээ ээжийнхээ тухай сонссон даруйда ухаан нь самурч хэдэн өдөр орноосоо босоогүй гэсэн отчин хэлснээр 10 өдрийн дараа хориотой хотод ирчихнэ гэсэн. Хэмээхэд хай татвар дахиад л уйлж гарлаа. Одоо дүүнийг өөр дээр авсны дээр бах. Хаан та гэг ээжийг алдчихад өөр нутаг аймагт удаан байж чадахгүй. Бас одоогоор тэр таны ганц байгаа үр удам шүү дээ. Гэхэд хаан шуудал зөвшөөрөөд түүнийг дахин иймэрхүү асуудалд санаа зовлгүй өөрийнхөө эрүүл мэндийг л анхаарахыг сануулав. Тэднийг ийхүү гашуудах хооронд сайд ноёд зурхаачид дараагийн татвар хаттыг хэлэлцэж байлаа. Шин татварууд. Удам мөксөн өнгө зүсийг нь шилд сонгосоор Чингүрний эзэн хаанд дараагийн татвар өмсийг бэлдэж эхэллээ. Зурхаачид болон сайд нарын шийдвэрийг нэгтгэж
12 залуухан татврын хөрөг хааны өмнө ирэв. Гэхдээ тэр нээж үтсэнгүй. Хай татвар л бүгдийг нь шалгаж хаанд нэг бүрчлэн танилцуулж байлаа. Гунли ядарчихлаа. Дараа нь үргэлжлүүлээ. Тэгэхэд хай татвар хаантан минь бид дөнгөж 3 авахыг л харлаа шүү дээ. Гэгийг ирэхээс өмнө энэ ажлын ард гарах хэрэгтэй. Гэхэд хаан дахиж үг сүрэлгүй авхаа нарыг ажив. Өмнөх их хатан болох юу чиний хийсэн хэрэгээс хойш дээд 5 овог огтоо хаанд барих дургүй болсон ч хэн л нэр хүнд эд баялагаас татгалзах билээ. 12 татврын 10 нь дээд 5 овгоос сонгогдсон авхаа нар байв. Хаанч ажиж дуусаад дахин шилд сонголт хийлгүй бүгдд нь татвар цал олгон ордонд авчирхаар шийдлээ. Энэ хооронд гэг чин өрөндөө хөл тавьж хаан эцэгтэйгээ уулзахаар яарвчлан ирж байв. Чишин тэр татварыг хаан эцэг зайлуулаагүй хэрэг үү? Гэхэд шивгчин тийм ээ дээдс минь. Хаан эзэнтэн түүнийг илүү анхаарч өөрийн гараар хооллдог болсон хэмээхэд бяцхан охины хэлэн нэмэгдэж шүд зүүн нулимсаа төвчж байлаа. Хайртай эхийг нь хөнөөс ингэгдэж байгаа татвар хаанаас хайр инрэл хүртээдэл хэвтэж байгаа гэж төсөөлөх төдийд өөрийн гараар хөнөөх хэмжээнд бухимдал нь хүрч байгаа нь мэдээж. Хоройтой хотод гэгийн сүх тэрэг нэвтрэхэд ахлах тайган түүнийг ухтан авч төв өргөөнд авчрав. 2 жил 3 сарын дараа ингэж л эцэг үр уулзлаа. Харин нутагт богтлогдож ёс жанслаас эхлээд газар шороотонч таарахгүй байсан бяцхан гээг эцгийг харсан даруйда зөрхрөн уйлж ингэрт наалдлаа. Гунлин эхийг чинь хамгаалж чадаагүйд өөрш өгөр хэмээхэд гэг бошуухан нулимсаа арчаад түүний ингэрээс салав. Цэшээ би таныг буруутгахгүй. Гэхдээ яаж тэр хай татварыг ордонд үлдээж чадваа? Эхийг минь хүнээс хүн тэр шүү дээ. Гэхэд хариу ирсэнгүй хаан чимээгүй нуруугаа харуулхад тайган гэгийг бушуухан чирсээр өргөөг орхилоо. Хэдэн өдрийн дараа хоосорч эзгүүрсэн хоройтой хотод цэцгэс дэлгэрэх цаг болжээ. Улаан хүрэн ордны хаалга томоос том дэлгэгдэж 12 сүүх тэрэг гоёл зүүсгэл болсоор орж ирэв. Сүүх болгоноос цас мэд цагаан царай гялалзаж ордныг сониучрхан өнгийг тоолонд анхлын үнэр сэн хийж байлаа. Энэ сүүх тэргүүдэд улнаар авгийн Хуаншан болон Шуашин чун татвар, Буча авгийн Хэнжин, Шаошоу татвар, Гоу авгийн Ханшан, Шуужа татвар, Лин авгийн Линфэ, Хятара авгийн Шаошуру, Шяхору татвар, Лянхоро авгийн Ганшун, Хуа, Хойю гэх 12 үзэгдлэн төгөлдөр татварууд суух бөгөөд эзэн хаантайж уулзахаас өмнө хай татварын цайллагын танхим цугласан харагдав. Төөлвөл бие чацуу, тоолвол нас чацуу эдгээр авхаа нар бүгд нэг нэгээ таних бөгөөд өнгөн инээ тодруулан нэгэнтэйгээ ярилцсан. Эхэл өнгө муутай улаан ирээн өргөө залуу авхаа нарын инээд хөрөөр өнгө орж 100 аягтай дулаахан санагдаж байх мөчөд хай татвар заларлаа. Шинэхэн татварууд толгоогоо жөндөөлгөлгүй түүнд хүндэтгэл үзүүлэх бол тэр хөлөө чирэн их л удаан тэдний өмнөр өнгөрөв. Цаг хугацаа зогсчихгүй гэлтэй өргөө нам гүм давтаж үхэл үнэртсэн хуучин татвараас бүгд айсандаа дагжин цэцэрсгэж байлаа. Мэдээж цууяраа тархсан бүгд л түүнийг бусад татвар хатдаа алж ганцаараа үлдсэн гэдэгт итгэдэг. Ийм байхад хэн түүнээс айхгүй байх вүлээ? Үндий би толгоон орой биш царай харах гэж ирсэн гэх хүндий дуу бүгдийг нь сандаргаж бушуухан хэлсэн ёсоор нь хийцгээв. Өнөөдөр би нэг зүйл авчирсан хэмээхэд шивгчэд татварын хоноос том том юун чи их дагны хүргийг дэлгэлээ. Татварууд дахиад л толгой гудав. Мэдээж энэ хүн чин гүрнийг эргэж хөл дээр нь босгосон. Энэ хүний өмнө толгой гудайх нь ойлгомжтой. Би та нараас юун чи их дагны өмнө амлалт авах болно. Нэгний эгч дүүс мэд
хүндэлж хизээч хөнөөх хороох, зайлуулах гэх үйлийг үл бодно хэмээн амлалт авмаар байна. Гэхдээ залуухан авхаа нар тунгаан бодолгүй хүргийн өмнө сөгдөж түүний хэлснээр амлалт өгөв. Ингээд тэр өргөөг орхиж татварууд нэг сайхан амьсгаа аваад хааны өргөөг зорилоо. Замдаа тэд өөрсдийн өргөөгөөр дайран өнгөрч явсаар төвөргөөнд ирцгээв. Саяхан л хүйтэн харцаараа тасар татах гэж байсан хай татвар аль хэдийн өргөөнд ирчихсэн зөөлөн дулаанаар тэднийг угтан авлаа. Үнэлийн ордон ингэж дөөрөөгүй уудаж шүү хэмээгээд авхаа нар руу харах чуггүй хай татварыг дагуулan арын цэцэрлэг рүү гарч хав. Мэдээж бусдын ч холдолгүй дагах бөгөөд хаан өөрсдийг нь хараад эхний өдрөө л таалалд нь нийцчихэж гэж найдсан баг. Тайган аанта минь авхаа нарыг харахгүй хэрэггүй. Бүгдийг өргөөнд нь буцаа. Хай татварыг их хатанд өргөмжилсөний дараа л бэ тэднийг харах болно. Гэхэд гэрэл цацарсан авхаа нар их гомдонгүй өргөөгөө зорцгов. Харин хай татвар их хатан гих үгийг сонссондоо итгээгүй бололтой нүдээ томруулан хаан руу ширтэж байлаа. Чээ биш бол өөр хинч биш шүү дээ. Арай намайг юугаач мэдэхгүй энэ авхаа нарыг их хатан болго гээгүй үсттэй. Хаан хишиг талархъя. Гэхдээ би чадахгүй шүү дээ. Та хамгаа сайн мэдэж байгаа. Гэхэд хаан дахиж дуугаралгүй түүнийг ёслолд сайн бэлтгийг сануулад өргөө рүү явууллаа. Их хатан хоройтойгоод хааны харийг хүссэн бүсгүйчүүдээр дүүрлээ. Ирээн алга торгон нүд хужирлаж анхлан мөндрөөр бусдыг татах авч гол хүн болох хаан тэднийг үл анхаарч байв. Хараагдсан гэж ярих татвараа тэр бусдаас илүү харлаж бусад татваруудын өмнө их хатан болгохоор зарлаж орхив. Гинэн хонгор тэднийг харж иймхэн зүйлээс л өөрчлөгдөж байлаа. Хай луу шивгчин татваруудыг өргөнд түргэж өгвөө. Гэхэд луу шивгчин мэдээж их хатантаа хэмээн хүндэтгэлтэйгээр дуудахад татварын царай хувьсгийн өргөөг орхихыг тушаав. Магадгүй хайртай эгчийнхаа байр суурийг булааж байгаа ихтэй санагдаад сэтгэл нь тав байгаа биз. Гэхдээ хааны хүслийг хэн хориглох вүлээ? Зарлиг буусан мөчөөс эхлэн их хатныг өргөмжлөх ёслолын ажиллагаа эхлэж ордныхон хөл хөдөлгөөн орцгоожээ. Төв өргөөнд хаант минь өнөө шөнө шин татваруудаас пайц татвал яаж байна? Хэмээгээд жимбитэл өрсөн модон пайцнуудыг хааны өмнө барилаа. Эзэн хаан энэ суудалд суугаад баггүй жил өнгөрсөн ч өдий болтол агийн дур үзээгүй учраас ахлах тайганаас эхлэн зарц боолоод хүртэл урдхан л аг үзхийг хүсэж байв. Би өөрийн юу хайж ийна их хатан болсон цагт л эднийг харъя хэмээгээд сентигээс холдуулах зураа Хидаравгийн ижил хоёр нэрийг олж харлаа. Хаан бошуухан бэлд би хай татварын өргөөг зорино хэмээгээд үсэж бүрэн бүслэлгүй яаравчлан шинжи өргөөг зорив. Нар хэдийнэ буусан учир татварын өргөө дэнлүүгөө унтрааж улаан утас татсан байлаа. Гэхдээ энэ хааныг хориглож чадахгүй. Тэр нарийн утсыг гიშгэлэн таслаад их л бухимдалтай өргөнд оров. Хай татвар хэдийгээр нойрсож байсан ч үүд савагдах дуунаар цоцсхийн өндөөвөл уурандаа савссан хаан өргөний хүмүүдэнд холхиж байлаа. Луу хүмүүс аваад гар хаанд ярих зүйл байна. Гэхэд шинэхэн шивгчин сандарсаар бушуухан бусад зарц боолуудаа дагуулan өргөг хослов. Чи яаж өмнөх их хатны овгоос татвар сонгож чадва? Бас болоогүй. Чун ноёны ихэр охиныг шүү. Гэд буланд байх хуучны муу улаан ширээг нүдэж гарлаа. Энэ бүхэн татвар тайван байв. Магадгүй ийм зүйл болохыг аль хэдийнэ таамаглаж байсан биз. Хаан татварыг сонгох үйл явцад ач холбогдол өгөөгүй дээр талыг нь сонгоогүй байхдаа сонгогдсон авхаа нарыг татвараа болгочихсон юм чинь дараа нь асуудал гарах нь ойлгомжтой. Гэхдээ энэ нь тийм ч жижигхэн асуудал биш.
Хятар аваг хааны хувьд хар бараан дурсамж аятай л байсан бөгөөд өөртөө хизээч энэ угаас татвар авч асуудал үүсгэхгүй хэмээн амласан нь энүүгээр өндөрлөв. Бас эцэг нь ихэр охид байтугай эгч дүүсэгч татвар олгож болохгүй хэмээн загсан атал дахиад л бүтсэнгүй. Энэ бүхэн өөрийнх нь ч буруу юм шиг, хай татварын ч буруу юм шиг санагдаж бачуурлаа дийлхэ байжээ. Хай Жасмин цав бас удаан амьсгал хэмээгээд нөгөө мөш ширээгээ засах айдаад сандал татан суулаа. Би яаж ихэр эгч дүүсийг хайрлаж явах вүлээ? Бас тэд хятар авах шүү дээ. Гэд толгоогоо гудаалгах гад хай татвар бушуухан үндийн газар өвдөглөв. Ямар ч татвар хатан байсан хааны харцнаас доогор байх учиртай. Тиймээс ширээний үзүрт тулсан хааны харцнаас доош газарт өвдгөллөө. Энэ байдал удаан үргэлжлэв. Хаанч татварч хөдөлсөнгүй. Тэр хайртай татвартаа шийтгэл оногдуулж зүрхэлсэнгүйж түүнийг бар цаг хүртэл өвдөглөн суулгалаа. Татварын царай өнгө алдаж унах төгсөн харагдавч огт хөдөлсөнгүй удалгүй хаан өөрөө түүний тохойг түшин босгов. Хай эзэн хаан уураадар мэдээж энэ бол том асуудал. Гэхдээ шийдэгдэж болох зүйл шүү дээ. Та тэдний байцыг сонгохгүй байж болно. Хэрв 5-аас дээш жил татвар сонгогдохгүй хоцорвол гадаа хөргөө рүү цөллөгдөг. Би ч тааж энийг мэднэ хэмээхэд хаан үл дуугарна. Учир нь үл олдох энэ харилцан яриа үргэлжилж нэг мэдгтэл үүр хаяарсан байх бөгөөд төв өргөөний бөмбөрийн дуу хадаж их хатныг цоллох ёслол эхэлснийг мэдэгдлээ. Эзэн хаан ёслолдоо бэлтгэхээр төв өргөөг зорих бол жиншийн өргөө их хатан болох хайг бэлтгэхээр ирсэн шивгч дээр дүүрв. Хаант үнэхээр түн цэтгэл гаргажээ. Хэдэн 10 жил бунхнаас хөдөлгөөгүй ховорхон үнэт эрдэнэ болсон Луси хатны тэдмийг авчруулсан байхаас гадна захны хэмжээрээс эхлүүлэн хормой хүртлэн алтан утсаар гойсон торгон дээл бэлдсэн байлаа. Гэхдээ энэ хүн бүхэн зориулагдсан эд биш. Өмнөх хааны хатад ийм зүйлсээр гойж байсан ч тэдний үзэгслэнгоо гоёл чимэглэлийг магтан дурссан бичвэр хомс. Харин энэ удаа хай татвар үнэхээр эдгээрийг өмсөх гэж л төрсөн аятай харагдана. Нүднээс нь гал бадарч хинж харсан нүд унагахаар төгс нэгэн болж хувирлаа. Төв өргөөний 10 дахь бүрээ үлээх цагаар жиншийн өргөөний үд нэгдэж их хатан ёслолын тахимлав хөдлөв. Луу шивгчин та яг л бурхан аятай харагдаж байна шүү. Тайган муу шивгчин их хатанд ямар өнгөйсээр яриад байгаа юм. Гэхэд хай дуугайд бид ёслолд явж байгаа болохоос зугаацгаар биш хэмээхэд бүгд дор бүрнээ дуугаа хураан тахимд эрцгээлээ. Дээд 12 овгийн төлөөлөгчд болон засаглалын сайд ноёд бүгд ирсэн байх бөгөөд шинэхэн татварууд ч ёслолын дээлээ өмсөн зогсож буй харагдав. Их хатны өргөөнд орж ирснээс хойш хинж толгой өндөглөж зүрхэлсэнгүй. Түүний гайхамшигтай төрх болон их хатны хүчрхэг энерги нь тэдэнд мэдрэгдэж байлаа. Хаан эх минь амьд цагтаа чамайг энэ чин гүрний хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй гэж байсан нь худал үг биш байжээ хэмээхэд хатны царай улаа бодрон ичих бол хаан их л баяртай байв. Ингээд хунлын эзэн хаан өөрийн 2 дахь их хатнаараа юу хааж ийнэг сонголоо. Ихэр эгч дүүс. Ийхүү хунлын хаан өөрийн их хатнаа өргөмжилж гүрэн даяар түүний алдрыг түгээв. Намрын ихэнх сарын шинийн 10. Эзэн хаан хэдий хайрлаж хүндэтгэж хай татварыг хатнаа болгосон ч түүний өчүүхэн буруу үйлдэлээс болж өдийг хүртэл түүний өргөөнд гэгэн дүрээд тусгаагүй байлаа. Энэ нь бусад татваруудад ол зайтай л байх бөгөөд хаан уураа гаргах гэсэндээ юу, үнэхээр тэднийг гэсэндээ юу, шөнө бүр өөрөөр татварын өргөөнд зочилдог болжээ. Луу шивгчин хатан минь тайгны албанаас дахиад модны суулга зөөхгүй гэж байна. Энэ арай хитэрж байгаа хэрэг биш үү? Чин гүрний хатан мод тармаар байна гэж байхад эсрэг үсэж байдаг хэмээн
ундууцахад хай хатан хөнгөн инээгээд толгоос ихсэрлээ. Хэдий тэр хаанд санаа зовхгүй байгаа мэт дүр эсгэвч өргөөнийх нь бүхэл хүмүүс мэдчихсэн байв. Гаднах цэцэрлэгийн модууд ч ургахгүй өвөл болчихсон аятай л хүйт дааж тэр байтугай инээх хүртэл хориотой мэтэл болжээ. Хай. Хэдхэн өдрийн дараа бүтэн сарны баяр болох гэж байгаа юм байна. Татваруудыг ир гэж хэлээрэй. Хэмээхэд шивгчин бушуухан хэл дуулгаж маргааш нь хадны өргөө олон сарын дараа хөл хөдөлгөөнөөр дүүрлээ. Хай. Бүтэн сарны баяр дөхөж байгааг бүгд мэдэж байгаах. Энэ жил бол онцгой. Бид ордондоо маш олон шинэ хүмүүсээр дүүрсэн. Тиймээс нарийг илүү өргөн дэлгэр хийх хэрэгтэй хэмээн сэтгэж байна. Гэхэд ухаашаан хатны санаа үнэхээр сайн юм. Игч дүүс бид ордонд ороод удаагүй. Бас ордны дүрм журамд суралцаад дотн болчихж амжаагүй тул таны саналыг дэмжиж байна. Хөө юу? Дүрм журамд нэрэл суралцаж байгаа шүү. Хятаараа овгийн татварууд хааныг ч харах эрэхгүй суралцаж байгаа гэсэн. Хэмээхэд бусд нь ч боломж олдолгүй эхэр охтыг ёжиж хааны харийг үл хүртэж байгааг нь дурдав. Гэхдээ энэ бүхэн тэднийг ёс бус болохоор эсвэл царай дүрх таар болохоор биш, хааны баримталж ирсэн ёс жаягаас болж л ийм байдал байгааг их хатнаас өөр хинч гадарлахгүй байлаа. Төөлвөл нас чацуу, тоолвол бие чацуун дээр усны дусал аятай ижил охид хэн нэгний анзаараагүй байдлаас болж ингэж чижлүүлж буй харамсалтай. Хай. Дуу хайд. Төв өрөөнд ирчгээд хааны ордерны асуудлаар шүүн гинэ. Хэмээх өндөр дуунаар шөв татвар сүгдэн бушуухан ам гуйж гарав. Хай. Явцгааж болно. Харин шөв татвар маргааш эрэхтэй игч дүүсийн барилдлах судрыг хуулаад аваад ирээрэй. Хэмээх хэцүүхэн шийтгэл оноогоод тэднийг явууллаа. Үзэгсэлэн татваруудыг гарч явахыг үзвэл бүгд л нүдгэлбам тансаг байх бөгөөд сэтгэл татам өнөр нь өргөөг бүчиж байх авч өнгө муутай торг өмссөн эхрүүд ихээхэн хатны нүдэнд тусав. Энэ бүхэнд өөрийнх нь буруу гэж үзсэн хай хатан хааныг хүлээхгүйгээр өөрөө өргөөнд нь зочилж ирсэн цайд ноёдыг ч үгийн зөрөөгүй гарч явахыг тушаалаа. Хаан төрийн ажил хэлэлцэж байгааг харахгүй байна уу? Гэхэд хай хатан та татваруудаа тэгш харлана гэсэн босов. Гэтэл ягаад улнаараа овгийн татвар улаан хатан торг өмсөж урд тэргийн сувдар хийсэн зүүсгэл зүүсэн байхад хятаараа овгийн татварууд өмнөх татваруудын өмсөж хэрэгэлдэг байсан зүйлийг одоо болтол хэрэглэж байдаг лээ. Төвний уурандаа бачуурсан хоолой хааныг гайхшрууллаа. Дэндүү гэмээр зөөлөн байдаг хатнаас нь бусдын төлөө гэсэндээ ийм төрх гарч байгааг харах нь тэмч муухай хэрэг биш байв. Гэхдээ тэр дуугарч чадсангүй яаж ч хичээсэн хятаараа гэх нэрийг сонсох төдийдөл өмнөх зүйлс нь дурсагдж түүн лөө хайр инрэл байтугай зөөлхөн харцаач харж үлч чадна. Хай. Ядаж очиж чадахгүй гэвэл билийг явуулж сэтгэлийн дэвтэх хэрэгтэй босов. Алив. Наашир ойртож ирээд суу хэмээгээд түүний гарнаас зууран баргал өвөр дээр гаргаж суулгав. Чи яагаад ийм зөрүүд юм бэ? Өөршөөл ирээд над дээр ирчихсэн бол би аль хэдийнэ чамайг өөршөөх байтал. За яахав? Болж байна. Тэдэнд хэрэгтэй зүйлсийг бас бус бэлэг явуулъя. Чи өөрөө хүргэж өгөөд сэтгэлийг дэмжичгээд ир. Хэмээн хэлэхэд хай хатны царай гэрэлтэн бушуухан бэлэг сэлтийг болгож аваад хар хаш болон хар сар гэх ихэр татваруудын байрлах залгаа өргөө рүү хөдлөв. Үе үеийн хэцүү нэрт татваруудын байрлаж ирсэн энэ өргөөнд татвараар сонгогдсон өдрөөс амьдарч ирсэн нь залуу авхаа нарт хэцүүхэн байсан биз. Өргөөгөө гадна доторгүй засаж тогтжуулаагүй байх бөгөөд цэцэрлэхээ цэцэгсэгч тордож услаагүйгээс үхэж дууссан харагдана. Тайган их хатан заларч байна гэх дунаар хар хаш өргөөний шовшороо татвар түүнийг угтан авч өргөөндөө заллаа. Шовшороо татварын царайнд жаргал үл харагдавч хатан түүнээс илүү баярлчихсан хаанаас ирсэн бэлгүүдийг задлж түүнд өгөөд
Цай ун хэдэн үгс солилцов. Шавшуруу. Хатан минь. Бид юу буруу хийсэн юм болоо? Хоройтой хотод хөл тавьснаас хойш амархан өнгөрөх өдөр хоорхон боллоо. Чин гүрний эзэн хааны татвар байна гэдэг тийм ч амархан юм шээ. Хэрвээ чи завгүй далаа гатлахыг хүсвэл хэдэн өдөр ч хамаагүй зарцуулаад зав барьж ямар ч хамаагүй арга ашиглаад далаа гатлан нөгөө талд гарах хэрэгтэй. Энэ хизээж амархан байхгүй. Гэхдээ битгий бууж өгөр. Хэмээн сургамжлаад хар сар өргөг зорив. Хэд хөрсөндөөч тэрөө хатан их бэлэг зэлтэй шовшөөрөө татварт үлдээгээд гарсан байлаа. Гэхдээ эзэн хааны бэлэгт бол олохгүй байхаа хэмээн сэтгэн шовхоо руу татвартай уулзаж ганц үлдсэн модон лимбэ бэлэглэв. Хай. Энэ лим бол эзэн хаанаас чамд. Шовхоо руу яриаг нь таслан шивгчд ирээд энийг ав. Залгаа өргөнд байдаг байхад нэгэнт нь торго дурдан үнэт эдлэл барьж гүйгээд нөгөөд нь модон лим өгөөд дууга болно гэж бодоо юу? Хэмээх тэрслүү үгс хадныг болон өргөнд байсан бүхнийг цочрож орхилоо. Хаан, тийм ээ. Би чамайг дууга болгоод өгсөн юм. Хэмээх ширүүхэн дунаар бүгд сандралдан хаанд мөргөн мэдчлээ. Энэ лимб өвөг эцгийн минь багш байсан шилдэг урлаажин гараас гарч хятаар авахт өвлөгдөн эхийн минь хамгийн хайртай зүйл нь болж эцэст нь чамд ирсэн ч чиний хүртэх эрэгтэй хүн биш бололтой. Хэмээгээд ганцхан гараа дохиход тайганаар түүнийг чирэн хаашаа ч юм явхад шовшоороо татвар саад хэлээ. Хаан эзнээс түүний өмнөөс өршөөл ирж амиг гуйсан ч аль хэдийнэ хаан шийдвэр гаргасан тул эхэр эгч дүүсийг гадаа хөргөөрөө бүх насаар нь цөлөг шитгэл оногдууллаа. Гай дагуулагч. Хэдхэн хормын дотор хүдрээс цугларч хар хаш болон хар сар өргөг битүүмжлэх бол тайганууд татваруудыг үгч хэлүүлэлгүй чирч одлоо. Хай. Эзэн хантаа яахан ийм мунхаг үйлдэл гаргана вэ? Би өмнө нь нүдэн дээрээ олон татвар хаттыг алдсан. Дахиад тийм зүйл амсаж чадахгүй. Тэгсэн ч бэлгэний хуваарлалтыг би хийсэн шүү дээ. Хүсвэл намайг шидэг. Гэхэд хариу ирсэнгүй хаан зүгээр л чимээгүйх нь тэнгэр ширтэж байгаад яваад өгөв. 7 өдрийн дараа их хатан хай хааны ордны гадаа 7 өдрийн турш байжээ. Шивгчдийн гуйжож өгсөн багхан шөлнөөс өөр зүйл зооглолгүй сүгдэн сууж байгаа тэр өгсөн хүнээс жалгархааргүй харагдаж байлаа. Хэдий тэр ихэр татваруудын төлөө хийж чадах ганцхан зүйлээ хийж байгаа боловч бусад татварууд түүнийг урдын адил хор хутгаж энэ бүх асуудлыг эхлүүлсэн хэмээн сэтгэж байв. Нар хүйт таасан ордны дээврээр шаргал туяа туусан хааны цэцэрлэгийн навч шаргалтаж салхинд хийсэн нь хай хатны сэтгэлийн уйтай цохилт мэт санагдана. 7 өдрийн турш ордны гадаа сүгдэн суугаа хатны нуруу бүгтээж хөл нь мэдээгүй болсон ч түүний сэтгэл энэ бүх зовлонг даах мэд бат бөх байлаа. Тэр ямар ч нулимс унгаагүй, ямар ч үг амнаас нь гараагүй. Харин гагцхүү хаалга руу ширтэж зөвхөн сэтгэлдээ түүнийг өршөө хэмээн залбирсаар. Хааны өргөнд ч намгүн байдал тогтжээ. Ордны тайганууд хүртэл түүний орчмоор чимээгүй явж хаан хатны талаар ярих ч үгүй, сонсох ч үгүй болов. Хаанч тэр олон өдөр түүнийг харсангүй, чимээгүй байсаар. 8 дахь өдөр ордны гадаа тэнгэр бүрхэж салхи ширүүсв. Тэр салхи хай хатны өмссөн нэмгэн дурдан хийсгэн цонхгор нүрийг нь элбэн сэрвэлцэн. Түүний цээж намгүй мамсгалж харин дотор нь гуниг туйлтай хурч байв. Хаан цонхны цаанаас сэм харж зогсоно. Хаан дотроо хай чи юунд намайг ингэж буруутгав? Хятараа гэх нэрэнд сэтгэл минь тийчгнэж өнгөрснийг мартаж чадахгүй байхад чи яагаад намайг
уучлалыг шаардна. Хажууд зогссон Ахмад тайган түүнд аяархан өгүүлв. Хатны би муудаж байгаа бололтой. Хэдийгээр юу ч идэж уугаагүй ч ухан алдаагүй нь үнэхээр гайх хэрэггүй. Тэр хүн бол чин гүрний хатан. Хүсвэл уул шиг бат бөх, гал шиг төгсгөлгүй яж чадна. Тэр үгсийг хэлчихэд өөрөө ч мэдэлгүй сэтгэл нь зовнив. Дотроос нь нэг зүйл чимээгүй хагарч урд өмнө нь мэдэрч байгаагүй хачин хоосрол түүнийг эзэллээ. Энэ үеэр шинэхэн татварууд хатны уруу дорой төрхийг харах гэсэндээ ч тэрөө байнга л хааны өргөөгөр эргэлдэх болж муу үг унагцгааж байв. Хай хатан хэдийн муу нэртэй байсан. Өмнөх хатад татварууд нэг нэгээрээ өнгөрсөн нь хай хатны хийсэн хэрэг бөгөөд өөрөө хийгээгүй юм гэхэд гай тархиж болохоор хажууд нь байгаа эмэгтэйчүүд нэг бол үхэж, үгүй бол цөллөгддөг гэх яриа улам газар авлаа. Дуу шивгчин хатан минь, та ингэж болохгүй. Та бидний ухаан, итгэл, ордны гэрэл шүү дээ. Үсэхгүй байсан ч хамаагүй энэ шүллөөс ганцхан балгаж болтугай амсаж харл. Хай толгоос ихсэрч уруулаа хөдөлгөн ганцхан үг шивнэв. Хаанта өшөө. Тэр ганцхан үг мэт боловч луу шивгчний зүрхийг хатгаж орхив. Хатны ч шивгчдийн ч итгэл алдарч явах үед ордны хаалга удаан хугацааны дараа анх удаа сэвэлзэн онгоолоо. Ордны бүх тайган шивгчид чимээгүйхэн зам тавин хааныг хатны зүг чиглүүлв. Яагаад ийм зөрүүд юм бэ? Аль бос хэмээн намуухан дуурайд хатныг дагуулan дотгож оров. Өргөө цэвэрлэгдэн энгийн шивгчнээс ахлах тайган хүртэл баяртай харагдах бөгөөд асуудлыг нааштайгаар шийдэгдэх нь гэдэгт итгэж байв. Хаан шийдвэрээ гаргажээ. Гол өргөөндөө заларч өмнөө өөрийн хатнаас суулгаад түүнд энэ олон хоног бодсон шийдвэрээ хэллээ. Тэднийг цөллөхгүй байж болно. Гэхдээ дотоод өргөөнд оруулахгүй бас хар үрэл үргүүлэх болно. Хэмээхэд саяхан л тэдэнд тусалж чадлаа хэмээн баярлаж байсан хатны царайнд айдас гуниг болон эргэлзээ харагдана. Гэхдээ тэр эсэргүүцэж чадсангүй. Хаан хэдийнэ шийдвэрээ гаргаж түүндээ бат зогсож байв. Хатны 7 өдрийн хичээл зүтгэлийн дараах үр дүн хориотой хотод салхинаас хурдан төгжин дахин цуу яриад игдлээ. Луу шивгчин хатан минь, тэр яриад байгаа хар урал гэж юу юм бэ? Үргүй алгадаг үрэл. Эмэгтэй хүн энэ хорвоод хүнийг хайрлаж, хүнд хайрлуулж, үр хүүхдэд төрүүлэх гэж ирдэгч түүнийг нь зогсоох аимшигтай юм. Гэхдээ тэгээд ч үйлчлэх нь зогсохгүй 5 жил тасралтгүй хэргэлвэл амь насанд нь аюул учрна. Хэмээгээд дуугаа хураав. Ихэр эгч дүүсийг аюулгүй хааны таашаалд оруулах гэсэн ч эцэст нь дахиад л татваруудын алуурчин гих нэр зүүхээр боллоо. За зохиол минь таалагдсан уу? Яацгааж байна? Гоё нөө. За энэ хориотой хот гэдэг нэг тийм утга агуулгын зарим нэг айгүй олон хүний зан чанарыг өгүүлсэн тийм гоё зохиол шиг надад санагдсан учраас би дараагийн бүлийг маш удаа хүлээсэн. Тэгээд бичигдэхгүй амар удлаа, олон жил боллоо. Тэгээд бичигдсэн хэсгүүдийг би тэслэхэн уншаад оруулчлаа. За мэдээч хэрэг дараагийн хэсгүүд нь бичигдэх юм бол нэгтгээд явчихна. За юм байна. Тэгээд дараагийн зохиол маань мэдээч хэрэг сонгогдсон байгаа. Алтан туул зохиолчийн тойрогт мөчлөг гэсэн сайхан уран бүтээлийг та бүхэндээ хүргэхээр би зөвшөөрөл авчихсан байгаа. За мэдээллийн чанартай юм хүргэхэд манай channel стенон зохиолчтой хамтран ажилладаг. Тэгээд стенон зохиолч маань 2 ийм бүлгэн байна. Та бүхэн надтай чатаар холбогдож орж ирээд сонсохыг хүссэн групп руугаа ороорой. Нэг нь болохоор 100 тамсан хайр төгсгөлийн 8 дугаар бүлэг орсон нэг групп байгаа. Тэгээд нөгөө групп маань мэдээж хэрэг channelд байрших боломжгүй
Тэгээ нөө хит задгаа үг хэллэхдээ тийм нэг зохиол байгаа шүү. За зохиолууд 3 зохиол орсон байгаа. Тийм нэг дахиад нэг алдтай бүлгэн байгаа. Ийм 2 бүлгэн байгаа шүү. За тэгээд надтай холбогдоод группийнхаа мэдээллийг аваад групп руу ороод бас өөр зохиолуудаа шимтэн сонсороо гэж та бүхэндээ мэдээлэл хүргэж байгаа шүү. За тэгээ баярлалаа. Зохиолоо тавтаа сууж талан болгоно уу? Баярлалаа. Баяртай.